Туршилт 5. Тухайн байдлаас химийн элемент нэгдэл холимгийн аль нь болохыг хэрхэн мэдэх боломжтой вэ? Өнөөдрийн туршилтаар химийн нэгдэл болон холимгийг тодорхойлно. За өнөөдрийн туршилтанд маань төмрийн үрдэс, нунтах үхэр, за мөн шилэн аяга, шилэн савх, халбаг, уур шуулагч аяга, трипод буюу 3 хөлт суур, за спиртэн гэсэн хэрэглэгдэхүүнийг хэрэглэнэ. Төмөр ба нунтаг хөхрийн үртэснээс 50 мл шилэн аяганд 2 халбагыг хийж хойлж утгасны дараа сорон зойртуулаад аль нь соронслогдож байгааг ажиглая. Сорон зөнд зөвхөн төмрийн үртэс соронслогдож төмөр хөхрийн халимгаас салж байна. Одоо төмөр ба нунтаг хөхрийн усан дуусах шин чанарыг судлая. Төмөр ба нунтаг хөхөр дээрээ ус хийж сайтар утгаж үзье. Ажиглавал төмөр ба нунтаг хөхөр аль нь усан дуусахгүй байна. Харин одоо тус хоёр байдлын халимгийг халааж дараа нь ямар өнгөний өөрчлөлт үзүүлж байгаа болон соронслогдож байгаа эсхийг туршицгаая. Төмөр ба хөхрийг хольж халаахад үүссэн байдлын шинж нь төмөр ба хөхрийн шинжээс эрс ялгаатай байгааг бид туршилтаас мэдлээ. Тухайлбал халаахаас өмнө төмөр хар саарал өнгөтэй, хөхөр шар өнгөтэй байсан бол халаасны дараа хар хүрэн өнгөтэй бодис үүссэн байна. Мөн үүссэн нэгдлээс төмрийг соронзоор ялгах боломжгүй байгаа нь төмөр хөхрийг хольж халаахад химийн нэгдэл үүссэн байгааг илтгэж байна. Туршилтыг хийж гүйцэтгэсний дараах асуултад хариулаарай. Төмөр хөхөр нь ямар шинжээрээ төсөөтэй байна вэ? Төмөр хөхөр нь ямар шинжээрээ ялгаатай байна вэ? Төмөр хөхөр нь химийн элемент нэгдлийн аль нь вэ? Яагаад? Шалтгааныг нь тайлбарлана уу?